За намрын сайхан налгар өдөр болж байна. Хэрэгцүүл подкаст 10 дахь дугаар эхэлж байна. За бид нар өнөөдөр бөөмөргөл тэр дотроо тэнгэр шүтлэг гэдэг байгаа шүү дээ одоо. Монголчуудын бөөмөргөл дэлхийн бөөмөргөлөөс ялгаатай зүйл нь тэнгэр шүтж байгаа тийм ээ. Тэнгэрээ дээдлэн газар шараа уулсаад дээдлээ. За тэг өнөөдөр гажуудад байгаа зүйлүүд байна л да. Одоо 10 жилийн боловсрал олох гэдэг чинь нэг ондоо. Бөөг одоо 10 жилийн боловсрал шиг үзэж бас болохгүй бах тийм ээ. Тэгээ одоо сургууль гэж нэг зүйл гарсан байна. Энэ зүйлийг бол би бол ойлгохгүй байна. За манай хэд юу гэж бодож байна? Өөрөөсдийнхөө өнцгөөс энэ гажуудад байгаа зүйл гэж бидний бодоод байгаа зүйл гажуудад байна уу? Эсвэл үнэхээр ийм байх ёстой юм уу? Юу гэж бодож байна? Хөг. Уусаа одоо бөөмөргөлчөөд тухайн хүн хүнд нь таарсан, уг гаралсан таарсан юм байдаг байтал чинь эн чинь бүр нэг школчд бүр сургалт болоод олон хэдэн зуун хүмүүсийг нэг дор нэг юм заагаад байна гэдэг чинь бол энэ бол алдаа байхгүй юу юм. Тухайн өөр өөрийн гэсэн онготууд нь өөр өөрийнхөө юмыг онг тэнгэрүүд нь улаач хүндээ өөрөөсөө зааж өгдөг байтал энэ чинь бүр олондоо нийт бөөнөр нь ингээд заагаад байна гэдэг чинь бол надад бол ер нь шууд ярих хөдөл эмгэнэл гэсэн үг. Энэ бол эсвэл энэ юу яач вэ? Эсвэл амар юм амархан болгоод юм. Тэгэл бэлдэн сууж байгаа л нэг хүн ингээл пад гээл юм заагаад очдөг. Яг тэргүүрээ яваа. Энэ бол буруу гэж бодож байгаа шүү. Тэгээ яг миний хувьд бол бөөмөрглийг бол сургалтаар заана гэдэг ойлголт бол байхгүй. Энд чи өөрөө биеэрээ туулж үзээд хурж очиж зоржиж тэгжиж тэр юмдаа хүрдэг болохоос биш тэгээд нэг партнер дээр суучаад үгүй бол ингэж тат тэгж тат гэд тийм юмар бол бөө болно гэж бол угаасаа байхгүй л тий. Яг тэр сургалт хийж байгаа хүмүүс бол бас нэг тиймэрхүү юм ер нь харагдж илээ. Гэхдээ ер нь Монгол ахуй соёл болоод одоо энэ бөөмөргөл биш одоо энэ өвгдээдсийн ухаан тий. Тэр болгоныг заажих юм бол тэр бол баярлахаар юм баггүй. Тэгэхгүй энэ бөөмөрглийг бол угаасаа сургалтанд суугаад үгүй бол нэг сургууль суугаад сурчдаг юм бол үнэндээ байхгүй. Одоо бөөм бол тэгэл нэг уулсан зорьсон ч гэсэн тэр номон дээр уншсан шиг тэр газар очиод тэрийг нь хийчдэг тийм балаа юм гэж бол үнэхээр байхгүй. Тэгээ энэ бол угаасаа Монголоо алдж байгаагийн нэг талын шинж юм болов. Тэгээд ийм язгуур шүтээ тий өвгдээдсийн бөөмөрглийн юмыг тэг хичээл заагаад ингээд сууж байгаа тэнд нь очиж сурж байгаа хүмүүс нь ч тэр одоо тэрийг бол юу нөхөр гажуудл гэж хэлж байгаа. Топог. Одоо ер нь сургууль хийж байгаа газрууд зөндөө байна. Яг олон нийтэд бас гэтэрхий хүрхгүй байгаа ч гэсэн бас ингээд хэсэг бүлэгээрээ бас нэг юм арай чон гажуудаад байгаа бөөнөрч бас үзэгдэж байна тий. Яг энэ сургалт гэж яриад байгаа нөхдүүд бол бараг л нөгөө суур мэдлэг гэдэг шиг юм өгөх гээд байгаа байхгүй тий. Яг тэр олон бөөнөр төрөөд тэр бөөгийн багш нараас нь л их болж байна л да тий. Одоо тэднэрийн сайн цааш нь одоо юу гэдэг тэр шав одоо болгож авсан хүнээ тий. Цааш нь сайн заагаад яваагүй учраас одоо тэгэл хүмүүс чинь юугаач мэдэхгүй яахчгүй тэгэл нэг тийм сонин газар очиод одоо яанч гэсэн үг юм гал дахихыг зааж өгөх юм уу хуур татахыг зааж өгөх юм уу тэгснэ баг монгодын буулгаад баг онгодын дэглээд байгаа юм шүү дээ нөгөө нэг юу шиг бүжиг дэглэн гэдэг шиг тэгэхээр тийм амир сонин тийм жүжигийн тийм гачин юм байж болохгүй л хүмүүс эхлээд бол өөрийгөө сайн л ойлгох хэрэгтэй л дээ өөрийнхөө онгодыг. Сургалт бол надад ер нь таалагдахгүй гоо. Тэгээ одоо бөөн чинь
тэнд сурах биш өөрөө явж зорж очиж тэр болгон дээр хов хүн өөрөө тэр онгодтой яаж харсан тэрэн дээрээ суралцж явдаг болохоос юугээл тэгээд хичээл суугаал за энэ онгод гэж юм байна. Энтэй ингэт юм байна. Тийм ойлголт бол ер нь байхгүй хэвчээ. Тэгээ тиймэрхүү сургалт дээр явж байгаа хүмүүс нэрээ хичээгээл яг очичлаа байх л та тий. Одоо ганцаараа яваад нэг гэсэн үг тэр хүн чи бүлгүү. Тэгээ яахаа мэдэх вэ? Тэгээ нэг хитэн нөхдүүд нааширгээд зар тавингуу тэгээ шаваад очиж тэрэн дээр очиж суучдаг. Нэг тэр аялал маяллаар яваал олон тэр юу руу явсан Алтай таван бүгд явсан гэж бичлэг нь гараал л. Тухайн хүн өөрөөсөө ямар зорилгоор очиж байгаа тэднийг уул усандаа янз янз очиж шít тэгэхэд чинь нэг дор олон хүнийг нэг юм адилхан юм тавиад дуудахар болохгүй л ах гэж боддог байхгүй би бас. Энэ хоор татхыг зааж ийн гэдэг байгаа шүү дээ тий. Яг энэ одоо анхлаад хоор татж байгаа хүмүүс одоо яг ямар хэсгийг заалах хэрэгтэй байдаг. Заалгах юм байна үстэй. Яг яаж заалах вэ? За тэр хүмүүс бол хоор татхыг зааж байгаа гэдэг байгаа шүү дээ тий. Яг яаж заагаад байгаа юм бол энэ ялгаа гэж байна уу? Мэдэх одоо тэд нэр онгодтой харьцсан гэж заагаад байна уу зүгээр өгчм шиг дуургана гэж заагаад байна гэдэг ч бас юм болж байна. Бүүн бол тэр хуур нь бол яалчгүй хуу хүнд зориулагдсан өөртөө зориулагдж хүний гараар хийгдсэн тэр хөдөлтаан дэр байхгүйгээр зөвхөн өөртөө зориулагдсан тэр хуурыг хийлгэж аваад тэрнийг бас амжилуулна тийм ээ. Тэрний ард дээр тэр зөвхөн онгодтойгоо харьцах энэ уул ус аргадж баясах тэр зан үйлэнд л ашиглаж байгаа хуур гэдэг зүйл чи бөөгийн хувьд бол тийм байгаад байгаа ш. Тэгэхээр тэр хүмүүс зүгээр ингээд нөө хөдөлтааны төвөөс авчвал айл гоё дуурж байгааг нь аваад тэр хөгжмөний зориулалттай л ашигладаг байлгүй дээ арайч. Хүмүүстээ баг онгодтой холбогдсон. Баг хөгийг нь оруулж өгöd гэдэг юм бол. Тэрийг бол өстой мэдэхгүй. Сургалт нь сууж үзээ. Сургалтын нөхдүүд нэг тийм байна. За бас сурахгүй байгаа ч гэсэн нэг бөөнөрөө бас нэг толгойн эргүүтсэн нэг хэд нөхдүүд бас байгаа тий. Одоо бүхэл энэ Монголын нутагт байж байгаа одоо аль сайн сайхан одоо юу гэдэг тахилгатай тий. Одоо монгол хүмүүс 100 олон шүтэж биширдэг уул болгон дээр очиж байгаа. Би ямар учиртай юм бол. Юм хайгаад яваад байл гэж би бол яг бодож байгаа л доо. Гэтэ тэр үнэхээр утгагүй тий. Ингээл яваад идэг. Болоод идэм юм яад юм. Тэгснэ бөөлснөө шууд онгод монготны шууд ийм одоо баг ийм подкаст маст хийгээл. Учиргүй айгүй шал тэнэг санагдаад байгаа байхгүй. Одоо энэ даяарчлаад байгаа юм уу? Хөгжүүлээд байгаа юм уу? Яагаад байгаа? Бас нэг болохгүй хэдэн сонин нөхдүүд байна. Тэр уул усан дээр очиж тэд нэр олон хүмүүс янз янзын хүмүүс том төрийн төлөвтэй том уулан дээр очиж тахилгыг хийдэг. Тэд нэр тэгтээ яг яах гэж очиод ийнэ гэхээр хүч авах гэж очиод ийн үү? Тэд нэр яг хүч авч ийн үү? Эсвэл дороотод ийн үү гэдгийг өөрсдөө мэдэхгүй байгаа байхгүй. Яг тийм мундаг тахилгатай уул байлаа гэж бодъё. Тэгэхээр тэрэн дээр очиод тухайн яг өгөх ёстой юм өгөөд очих ёстой газараа очиод яг харагдах нөхцлөөс нь тахих газараа яг тахих юм бол сайхан тухайн уул усны эзэдүүд бас урамшуулах магадлал байгаа л та. Тэгэхгүй тэгээ бөөнөрөө очиод хог тариад тэгэл баач шигээл 9 жаруулаад харж тэр хүчээ авах ёстой юу авах ёсгүй юу гэдгийг энэ хүнээс өөрсдөө бас бодох хэрэгтэй байхгүй. Ер нь тэгсэн мөртлөө байгаль дэлхийг хамгаалах ёстой л гэдэг. Яг хамгаалж байгаа юм ер нь харагдахгүй л байна. Тэгэд тэр уулын хажууд очиод одоо тахилга хийсэн гэж яриад байгаа шүү дээ. Хажууд нь очиод нэг одоо гүйлсэн болоод тэрийгэ тахилга гэж яриад байгаа аюус. Тийм. Дийш чи ууланд очиж тахилга гэж хэлхийсээ зээрлээд харагдана гэж очдөг. Тэгин чинь тахилга гэдэг чинь шаал ондоо юм бидгийг. Тэгэл очиж бүүлснэгээ тийшээ явж тань тахисан. Тэр уулыг тахисан. Энэ уулыг тэр л усыг тахисан. Бараг хөл нь хөрсөн газар болгоно тагчт юм шүү дээ. Тэг юм бол одоо Монгол улс чи хөгжиж дивчихэд энэ мод зод байгаль дэлхийн бүр гоё болмоор юм. Энийг тэгээд эргцүүлж үзмээр юм.
тэр хүмүүсийн цаана байгаа одоо тэр хүмүүсийг дээдлээд явж байгаа гэр бүл ах дүүс те чи бас нэг ирж буцаж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар бол бөөг бол тэр сөндлөнгөөр нь ойлгоц явж байгаа байхгүй. Тэгээ өөр бөө харахаараа яадаг. Одоо яг энэ уламжлалаараач гэдэг юм. Яг энэ бөөгийнхөө замаар ингээд гажихгүйгээр явж байгаа хүнийг харахаараа нөгөө хүмүүс нь буруу гэдээ хараад эхэлдэг байхгүй. Манай өвөө эмээ тэгдэг. Манай өвөө ш тэгдэг. Тэгээд нөгөө нууц товчоог маань өстой жинхэм ирж байна бас. Нууц товчон дээр гараагүй юмыг тэрний багнаас энэний багнаас ч гэж байгаа шиг. Айгуу сонин сэтгхүүтэй. Тэр нэг олон сүлднүүд бас их сонио юм. Тийм сүлд гэдэг чинь их учиртай баймир Монгол улсад. Тэгэхээр сүлдний орой дээр нь тэр 9 цацал цацлын толгой тавьдаг нь би бас ойлгохгүй байна. Энэ ямар домтой юм. Тэр сүлд чинь бүр хазаадгүй юм штэ уг нь. Хазаах хідэн гараад сазаах тэр нь болдгоо гэмиг тэрүүгээр цацлыгүйгээр ингэж өргөдөг юм уу? Яг яад гэж би бас мэдэхгүй л. Тэр ч үстэй. Энэ гажуудаад байна. Би одоо тэрийг болтгож нэг бусдаасаа нэг жоохон ялгарх гэдэг юм уу те? Одоо юу гэдэг манай гаалынх ийм одоо бид нар нэг ийм гээл баг өөрөөсөө зохиоцсон тэр бол уусаа хизээш тийм байхгүй. Гой зөв юмор ялгарл та гой үлгэр жишээ болж ялгарх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тийм сүлдний орой дээр цацал тавьчаад тэгэхээр одоо яг яах хэвтэй. Тэгээ ер нь тэгэл өнгө үзэмжинд юу ч байдаггүй шүү дээ тий. Гол нь тэр утга агуулга бэлэгдэлтэй л бүх юм байгаад байгаа шүү дээ. Тэгэл хоёуг дуулган тэг амар сүртэй байж жинхэнэ бөө болох гэдэг юм уу? Яар наадах энэ ер нь жоох хэцүү. За бид жинхэнэ гоё бөө харагддаг юм шиг байна. яг байлдах чийдэг те ийм баатрийн говцсон хуцтай. Тэр ч бас хэцүү тэр. Тэр чинь нөгөө хоёуг дуулга гэдгээ ялгахгүй байгаа хүмүүс чинь хоёуг өмснөө гэхээр нөгөө баатрийн хоёуг авчид өмсүүлчихэд байгаа чинь л тэр бас хэцүү маань. Одоо юу гэж хэлэх юм те. Бөөгийн костюм хөө. Костюм. Тэр бол тэр нөгөө нэг том хайрхнууд дээр очиж тахилга хийж байгаа нөхдүүдийг харахаар зүгээр очиод хингэрэг дэлдэж байгаа болцсон. Тэгээ нэг бус болоо үедээ тавьчих юм аа тий. Тэг хингэрэг дэлдэл тагчдаг бол одоо нэрээ. Нэг үеч бас хэцүүдсэн шүү тий. Дээр бараг тахих гол дүлтэйгүү аа. Зорч нэг тагчихээр уул болсон. Бүгдийн тагчих. Тэгээ бас ийм нэг хамаа намаагүй бөөлдөг нөхдүүд бас байгаад байгаа тий. Өдөр шөнө ялгаа байхгүй. Гэхдээ яг болно л доо, болохгүй юм байхгүй. Гэхдээ тэрийг бүр арай хэтрүүлээд байгаа байхгүй тий. Одоо тийм сүнс хангаал ордог тийм онгод байдаг юм уу? Яадгийн. Сүүлдээ ингэ бодоодсэн чинь нөгөө бийч баг өөрөө баг буруу бөөн юм болов уу гэж бодсон шиг. Би ер нь бороо юм болов, эднэр одоо зөв юм болов бодогтлоо авж штэ бас нэрээ. Одоо энэ уг гаралтай хүмүүс бөөлөд байгаа хүмүүсийг бас буруутгах нааши. Гэхдээ ер нь ямар ч байсан үндснээс төрөөгөл тодорхой тийм болохоор уг гаралтай байх нь үнэн. Гэхдээ яг зөв тийш нь хазаагаад явбал тэд нар чинь зөв тийшээ өөр онготууд нь залаа явах байх. Буруу тийшээ явахаар онготууд нь хойшоо суугаад үлдээд тэднийг хэн залаад байна гэдэг чинь сонир байгаа. Гүн чинь зүгээр би саяны миний ярьдаг ч юм бол юу юм бохгүй юу? Тийм мөнгө олох хэрэгсэл болоод байгаа тэр онгод. Ерөөсөө л тэр эсвэл яг заримдаа оруулдаг ч юм уу тий. Өөрөө суугаад идэв үү яа тий. Тэр чи ерөөсөө л ингээл өдөр шөнөгүй хүн үзэл ингээл ерөөсөө учиргүй ингээл бөөлөд байгаа. Үзэж бодлоо тийм нөхдүүд иши би боддог байхгүй. Зүгээр яг нэг жоохон зөнттэй нэг үзмөрч зурхаач болчих нөхөр тэгэл хоёуг өмсцэн тий. Үгүй хүн ирэх тусам тэд нэр өөрөө хөгжөөд идэх байхгүй. Тухайн хүний тархин хөгжөөд байгаа байхгүй. Онгод тэнгэр биш тархин хөгжөөд тэгэхээр орж иж байгаа царай байдлыг нь хараад одоо нөгөө уншдаг болчихдог гэж. Нөгөө юу лээ? Биеийн хилэмжийн уншдаг гэж. Тий. Жоох юм асуулаа тэгсэн юм нэгсэн юм гээл тэгээд хөгжөөд байгаа байхгүй. Тийм хүмүүс харин компанид хүний нөөцөөр орчуулж та алах юм шиг. Ер нь тэр талаар нь хөгжөөд байгаа. Хараад за энэ ч нэг гайгүй ажиллаж байгаа юм байна та гэдэг. Тэр бас нэг энэтхэг зүүн бэлгийн тулаан билүү тийм юм болцсон. Тэнтэй очиж бөөнөр ороодох юм би тэрийг ойлгохгүй байхгүй.
Одоо ямар онгод одоо тэнд очиод нэг хүний те өмнө суудсан соригдоод сойлогдоод бэждэг тийм онгоц гэж юу гэдэг тэнд очиж орж байгаа тэр бөө хүн ч гэсэн те бүглүүтэн тийм одоо онгодоо шалгадаг юм уу өөрийгөө шалгадаг юм уу чиг өөрийгөө Олон танигдаал тэгэл цаашаа зорилго нь бол тусалж яваасаа л гэж боддог байх да. Туслахын санч гэдэг юм. Олонний танил болж хүн олон үзэж хүн хүрээлнэ гэдэг чи бас тэр олон хүний чи арыг нь дааж явна гэдэг чи айгүй том хариуцлага байхгүй. Тэр хариуцлагаа хэдэр мэдхгүй тухайн хүмүүсээ талхны мөнгө гэж хараад байгаа. Тэр бол айгүй эвгүй онцгой. Тийм шүү дээ одоо зөрөөд ирсэн үнийг зоосны нөхөр харж ивэл зорж ирсэн хүнд нь ямар үйл болж ичих юм тийм шүү дээ. Ер нь л угаасаа тийг талхны мөнгө л гэж хараад байгаа л та хүмүүс. 90-аас хойш одоо ингээд нэг шашин машин бөөмөргөлж 90-аас хойш сайхан тавирлаа шүү дээ. Одоо 2025 он энэ юу нөөдөлж ийн уруудж байна. Хизээний юугаар лээ бид нэр бас өөдөлж ийн уруудж байна. Минийхэр болохоор энэ уруудж байгаа. Ер нь уруудж байгаа. Ер нь аливаа юм өгсөж ирээд доошоо уруудаад дахиж гарахтаа арай шинжлэгдэж арай гоё гарч ирэх болов уу гэж би бодож байгаа юм бас. Их дээд зэгтээ тулцсан гэж бодоод байгаа. Тэгээ би ер нь уруудж байгаа. Энэ одоо арай л амар байгаа зү. тий ер нь бол тийм шүү. Тэгээд одоо бол бас нөгөө нэг жинхэнэ оргилд нь хүрэх хэмжээнд нь тэр олнороо боллоо. Тэгээд тэр дундаас ч одоо бас байхгүй нь дийлэх нь ер нь байхгүй болж шүү. Тэгээд одоо харин эргээд яг юмны учир ойлгосон хүмүүс нь эргээ гараад ойлгоод жинхэнэ утгаараа бөөлөд ирэх юм бол одоо энэ жоохон сэрэх магадлал руу орж байгаа болов гэж хардаг. Дээшээ яваад доошоо унаад дахиж босохдоо алдсан юмнуудаа тухайн хүмүүс ойлгоод тэгээс ирэх юм бол энэ сэргэн. Харин Алдаагүй тэгээ тэр чигтээ би алдаагүйгээд өөртөө буруу өгөхгүй тэг явж байгаа хүмүүс бол тэр чигээрээ л явна гэсэн. Гэхдээ хүн болгоныг бид нэр буруутгаагүй л дээ. Гэхдээ ер нь жоохон өөр өөрсдөө дотроо бодох хэрэгтэй. Ер нь биднес чи яг яагаад вэ? тэгээ энэ дээр бас юм байгаад байгаа байхгүй. Бөө хүнд бол за манай онгод гисэн тэр тэгсэн энэ гэсэн гэж ярьдаг юм байдаг л та. Гэхдээ бүх зүйл тухайн бөө энэ улаачаас бүх юм шалтгаалдаг. Тэгээд тэр онгод руу бурууж их мэх тийм биш. Тэр хүний яаж тэр юмаа заалж явж байгаа, яаж бүүлж байгаа бүх зүйл 100% тэр улаачтай хамааралтай. Тэр бол Тэрийг бас нөгөө нэг бас нэг хажууд л шүү дээ. Шууд онгод руу буруугаж хичдэг тий. гайхалтай. Хүн чи одоо өөрийгөө би буруу гэж хэлэх зүрхэхгүй болсон байна л та. Харин тий. Тэгээд заавал гаднаас хүн буруугаа хайгаад. Тэгэхээр тухайн бөө хүнээс өстө бүх юм шалтгаалж байгаа. Тэр хүн л өөрөө тэр онгодыг төлөөлж байж байгаа болохоос биш онгод тэрийг төлөөлж эзэж байгаагүй. Тэгэл бас сонсоход хэцүү. Тэгээд бөөгийн хэцүү юм ярих юм бол зөндөө л байгаа. харин тэгээд тэр одоо архич юм байсан жоохон татаж ундаг тийм хүмүүс чинь бүгдээрээ тархинд асуудалтай байгаа хүмүүсийг бүгднийг бөө болгоо хийж гин гэдэг чинь эмгэнэл واخгүй юу. Харин тийм шүү дээ. Бөө хүн онг тэнгэр гэдэг чинь амар том цөмийн том энергитэй нэр хүний биеинд ороход тархин том байх хэрэгтэй واخгүй юу. Тархин гоё чөлөөтэй сэтгэдэг. Тийм байж тухайн хүний наануу цааныг харж ойлгодог. Тиймэрхүү байхгүй. Тэгээ унж татдаг тархиндаа гимтэлтэй хүмүүсийг бөө болгоо хийдэг. Имлэг домсгоор нь явуулахгүй бөө болгоо хийж гарч тэр чинь тэгээ бидний нөгөө хөвсөйл хийж авч ивж байгаа хүмүүс болчиход байгаа. Тэрхий бүр нэг амьдрал руугаа бүр наагаад байна л да тий. Тэр бөө одоо бөөгийн онгод тэнгэр гэдэг юмыг одоо тэр бөөгийнхөө ёс зүй уламжлагдаж ирсэн юм аа. Тэрхий бүр ингээд амьдрал руу наач гарч яалтчгүй мэдхгүй нэг нь за олон байд юм байна гээл нөхдүүд бол бас ингээл за эднэрт ер нь зааж сурахад ер нь болохгүй юм байхгүй юм байна гээл. Одоо тэгээ ер нь дан бөө гэлтгүй энэ хүмүүс өөрсдөө бас бодох хэрэгтэй байхгүй. Бас одоо юмны наан цаадахыг ойлгодог болчих юм бол одоо зарим хүмүүс ч баг хэцүү шүү дээ. Тэгээ хаашаа харж хийх үгээ хүртэл асуух хэмжээнд очсон.
Тэгээ тийм хүн чинь ерөөс өөрийн гэсэн толгой байхгүй. Бүх юмаа нэг үг бол нэг үзэж хардаг хүнээр ингээл асуугаад явчихдаг. Тийм. Тэгэхээр хүндээ бас өөрсдөд нь учир байгаа л та. Тэгээ өөрсдөө нэг бас юмны учраа ойлгоод за ер нь юм биш үү. Тэгэх юм бол тэр хүнд үзүүлэх шаардлага байхгүй зүгээр өөрөө амьдралаа аваа явчих шүү дээ. Яг үнэ гэл. Тэгэхгүй заавал нэг юм дээр очиод стаж харж хийж байх уу. Тий. Тэр чинь нөгөө заавал нэг хүнээс дэмжлэг авах гэдэг байгаа байхгүй юу бас. Ямар нэгэн юм дээр очиж дэмжлэг авах гэдэг бид нэг ярьж ээж модон дээр ямар хамаагүй модон дээр очиж тэндээсээ юм олж авахгүй бид нэр өөр хүн дээрээс очиж тэрийг авах гэдэг. Энэ оронд зүгээр сайхан сууж байгаа дөөрөө бодоод тунгаагаад тэгвэл бас болох байхгүй юу. Одоо зөв зүйтэй яваад те буруу зүйл хийхгүй зөв зүйтэй явж явахдаа тэр бөөмөргөл юу айн шашин удаа те тэр бол ямар ч хэрэггүй байхгүй ямар ч хэрэг байхгүй чи зүгээр сайхан зөв мөрөөр те тэгээ сайхан явж байвал чиний маандаа л болно. Тэгтээ яг нэг яалчгүй нэг жоохон өөрөөс биш өрөөлөө шалтгаалсан зүйлүүд байдаг л та тий. Тэрийг ялгаж салгаад одоо энэ бөөмөтөө уулзт юм яа тийм. Тэгэхгүй одоо бүх зүйлийг бүгд даатгаад байна гэж байхгүй. Тэр чинь бүгдийг хийдэг ч юм уу биш. Онгод чи өнөөдөр тийм хүний өмд гуталтаа зуралдаа тийм ээ. Айлын тогоон дотор хэрүүлтэй зуралдаад л байж идэх зүйл биш байхгүй юу? Одоо тэр амар юм баг өстэй. Одоо хүүхд шалгалтанд орох гэдэг нэгэ бүлүүлж явах шиг тий. Тэг юу гэсэн ч үгүй. Өөрөө хэлсэн нь юу гэсэн ч үгүй. Харин тэгж үзүүлдэг хүмүүс байгаад байгаа. За манай хүүхд ингээ шалгалтанд орж ин тэр нь гайгүй хүчээсээ гээд нэг бөөдөр очие юм хийлгээс сууж байгаа юм. Тийм тэнэг байж болохгүй байхгүй. Тэр хүүхд сурсан болвол тэгэл шалгалтанд асуудал баг. Сураагүй бол тэгээ сураагүй тэр чинь шалгалтаар нь дүгнэгч юм шүү дээ. Тэгэхгүй тэр тэгснэ виз гарахгүй байна нэг бүлээд. Энэ минь чи бас наад хүмүүсийн буруу биш ээ. Энэ бишээ. Энэ юу гэж аваарч тээ. Энэ хүмүүс чи өөрөөсөө өөртөө итгэхээ байцсан. Харин тийм баг. Тэр чинь л байгаа даа. Хүмүүсийн буруу. Ер нь болчихлоо шүү. Одоо тэгээд бид нарыг бас манай мундагуд үзэн л тэгтээ биднэрт бол дайсан байхгүй тийм ээ. Бид нар хинтээ дайсах гайгүй. Зүгээр л нэг жоохон гажуудаад байна. Гажууд л байна. Тэр нэг илүү юмнуудаа ерөөсөө тариад хайчгаа. Тэг бүгдээрээ сайхан бөөнөрөө тий. Ингээ сайхан одоо энэ бөөмөргөл гэдэг энэ одоо эцэг өвгдөөс уламжлагдаа, тахигдаа шүтээд ирсэн сайхан зүйлээ өшөө өндөрт гаргая. Өшөө дээш нь өөдлүүлж ингэж авъя. Үнэхээр болохгүй байгаа нэгнийгээ үнэхээр чичлээ загнаад хамаагүй буцаагаад тэ засаад залруулад авъя. Хэнийг ч битгий хаяа. Гол нь энэ сонин хизээч үүхтүүхэнд байгаагүй баг өнөөдөр үнэхээр бөөлөд явж байгаа хүний тархинд жорохооргүй янз янзын юм шинээр юм гаргаж ирсэн байна. Зохиосон байна. Тэрийгэ болцгооё. Тэгээд хамтдаа сайхан одоо Монгол орондоо эзэн болоод амьдрий даа гэж. Одоо бас нэг юм байна. Уулын нэг дав болгон дээр аваа босгодог. Энэ бол бас болохгүй юм байхгүй. Тэр хүн босгож болно. Тэгээ өөрөө дууссан цагт үр хүүхдийн нэхэн зүгээр тэр жинхэнэ орох юм байхгүй. Тэгээ болсон болог одоо тэр сонгоо орхоо бол нэг ингээл тойроод ингээ харахаар нэг жоохон дав болгон дээр нь аваа зүгээр тэнд аваагүй дав гэж байхгүй болсон байхгүй. Тэр одоо яг юуны төлөө юм бэ тий. Жинхэнэ өөрөө өөртөө лайгаа хурааж байгаа л хэд өстэй. Оосгог бол шаазгай юм суух уу гэдэг үг байдаг шүү дээ. Тэгээл бодох хэрэгтэй л дээ. Тэгэхгүй тэгээ одоо энэ бөөнөр чинь дээр үедээ ч гэсэн тэгэл хаа таарсан газар аваа босгоо яваад идэг гэсэн юм. Энд чинь бас амар том хажууд л байхгүй. Зүгээр оролдох юм байна, оролдохгүй юм байна тий. Тэр бол би ингээ хардیں۔ За энэ ч яг өөрөө ингээ босгоол сүр болгож байна. Өөрөө дууссан цагт үр хүүхдий чинь наач жинхэнэ нэг чирэндээ одоо хүн болгон л хэлдэг ш нөгөө лусын нэхэлтэй байна. Та нар лусын бариатай байна. Очсон хүн болгон тийм байна, юм байна гэдэг. Жинхэнэ тийм юмгаа тарьж байгаа хүмүүс. Үр хүүхдүүд дээр жинхэнэ. Тэр бол өстой хамгийн дэми юм. Тэгжэл устдаа ажил гаргаж өгд юм билгүй дээ. Тэгэл нэг өөр хүүхдүүдээ жинхэнэ зовлонд нь их далаад нь тавьж ийн гэдэг шиг. Тэр бол өстой дэми юм байна.
Надад нэг асуулт байна. Одоо нөгөө ингэж байгаа шүү. Тэр хаан, энэ хаан, тэр баатар, тэр жанжин гэдэг шүү дээ. Тэрнгээр бөглөөд тэр нь ороод одоо тэрийг онгод гэх үү? Зүгээр шулуухан зүгээр сүнс гэх үү? Сүнсэн ч орохгүй. Тэр зүгээр өөрийнх нь зохиосон зохиол. Сүнсэн Гүжи харалт тэр бүр хаамаа гэж чи одоо ингэ бодоод үзэлтэй хаан хүн бууж ирчээд хүний халтрын үлийг засаас уна гэж юу ах вэ? Тийм биз. мэдээж тэр хаан нь бол засахгүй л дээ ойлгомжтой. Тэгэхээр чи Шалаа өөр зөвлөгөө гэж дээ. тэр зүгээр өөрийнх нь тавал гэж. Дөрвөн их нэртэй бол. Хаанууд өөр юу хий. тий харин тэгээд ямар хаан бууж ирчээл хүний халтрын үлдээ орооцолтол. Энэ тэгвэл олон ихнэр гарах гэдэг үнээс дандаа хаан бод юм. Тэгээд зүгээр логикийн хувьд бодоод үзсэн чи тийм байхгүй. Тэгэхээр тэр яг хөө тэр хаан маан баатар матар буулгаад байгаа нөхдүүд бол ерөөхдөө өөрийнх нь зохиол тэн дээр бол тийм юм боо гэж бол байх. Би одоо энэ хаан болоо, хатан болоо гэж энэ хэлээд байдаг. Энэ хүмүүс ингэж боддог байхгүй. За хаан гэдэг нь чинь тухайн цаг үедээ оногц цаашдаа хийсэн байхгүй юу? Хаан гэдэг нь чинь бүхэл бүтэн улсыг өдөртөө явцсан. За тийм баатар, ийм баатар гэдэг энэ тэр бууж байгаа баатарууд нь дандаа л нэг өндөр дээд цолтой баатарууд байдаг шүү дээ, тий. Одоо манай Монголын түүх дамаг болсон. Ноос товчон дээр бичигдсэн, тий. Тийм баатарууд байдаг. За тэд нар чинь тэгээд тэр нэр алдраа тэр тухайн цаг үедээ дуусгагдсан хүмүүс байхгүй юу? Тэгээд тэд нар чинь онгод болоод бууж ирнэ гэж байхгүй, тий. Одоо энийгээ болоо. Тэд нар онгод болоод бууж ирээд онгодын хийдэг үйлийг хийхгүй. Тийм боломж байхгүй бах гэж би бодоод байгаа. Байхгүй л дээ хэцүү. Тий, одоо тэр чинь тухайн цаг үед оногдол хийцэн зүйлээл одоо хаан юугаа хийцэн баг чинь одоо дахиад онгод болж бууж ирнэ гэж л байхгүй. Тэгээ бас дээрэс нэг юм байна. Энэ нөгөө нэг хүнийг ингээд нөгөө бороодрол чанар манаар хийгээд тий тэгэнгүүтээ чиний онгод чинь тийм хатан буулаа, тийм ноён буулаа гэнгүүт л нөгөө хүн чинь шууд тэр доороо яг нөдлөө тэнгэрээс тасардаг. Тий. За би бол алдсан юм байна гэд. Ингээд тухайн хүний сэтгхүүд би одоо тийм хаан, тийм ноён баатар буулгадаг гэд сэтгхүү орцсон. Яаж ярих вэ? Ойлгомжтой тийм ээ. Тий. Бүх зүйлийг хааны нүдээр ч юм уу те тэр ноёны хатны одоо тийм одоо байрал дээр очиж бодож байгаа байхгүй юу? Наачаар нь бас амар асуудал байхгүй. Тэр хүн зориод ирсэн хүнийг тэгэл танах тийм удамтай тийм хаан маа гэж хэлэнгүүт нөөтх нь бүр эгоод ч ирж байгаа тэрний авахын түүс болно тий. Танах зүгээр тэргээр нутгалж ил сайхан малчин байна гэхэд баг тоохгүй хайж авчих гэдэг байна. Тийм шүү дээ. Бөө болохгүй лайлаа манах малчин билээ. Хаан гингүүт нөгөө тэгэл очиж зүгээр сөгж мөргөж байгаа. Хамаг юмаа байрж гүүж ягаад тэр хааны дүр болох гээд тийм яах гэдэг тийм балаа юм ба. Бид нар одоо онгод гэдэг зүйлэл ялах хэрэгтэй байна. Тэгэхээр одоо алиг онгод гэж хэлэх вэ гэдээ бас нэг асуулт гарч ирнэ л дээ тийм ээ. Харин Тийм. Тэгэхээр одоо онгод гэдэг зүйл чи ерөөхий ханаараа бол бас нэг тийм арай өөр юм ярьдаг юм аа. Одоо нийт юм ярихгүй шүү дээ. Тий. Ер нь бол ерөөхдөө бөө мөргөл гэдэг чи одоо хүн байгаль хоёрын л одоо донд нь хэлмэрч хийж байгаа л зүйл шүү дээ. Мэдээж нөгөө байгальтай хүн шууд ойлголцож чадахгүй. Байгаль хүний хэлээр ярихгүй, хүн байгалийн хэлээр ярьж чадахгүй. Энэ хоёрын шин донд нь одоо хэлмэрч хийгээд байгаа зүйл чинь л одоо энэ бөө мөргөл болоод байгаа шүү дээ. Тэгэхээр бөө мөргөл гэж хамгийн одоо улс хуурандаа улнаасаа гэвэл одоо яг энэ чинь ерөнхий агуулгаараа тийм ээ. Улнаасаа гэвэл одоо бөө мөргөлд чи одоо энэ байгаль уул ус гэдэг зүйл чинь тий бид нар одоо яаж одоо хайр гамтаа хандах вэ гэдэг л одоо ерөнхий л ойлголт шүү дээ. Энийг ингээ бүрээ ингээд буруу тийш наамж тавих гал тий бөө мөргөлөхээр л одоо тийм амар хаан хатан бууж ирэл гэсэн. Тэгээд хаана байгаа юм те тэгээд завсаа салралаад одоо улс орн хөгжөөд байгаа юм байхгүй шүү дээ.
тий одоо тэгээ яг бид нар яг л ийм тэнгис шүтлэг бөөм өргөлтэй байсан л бол та бас нэг юм те нүүдэлж ахуйгаа авуултцсан. Онгон дагч нараа авуулстай. Учиргүй тэгж төнхөөд хамаг юм энэ тончоогүй те. Тэгэхэд одоо тэр хөгжсөн орнууд ч бол авдгаа авцаа одоо ургаж байгаа юм нүртэл бүгд хийм л болчихлоо шүү дээ. Өвсөн нүртэл хийм л болчихлоо. Тарьсан мод нүртэл хийм л болчихлоо. Тэг чи бид нар бас энэ нэг байгалийн харьцах ухаан энэ Монгол ахуй энэ бүх зүйл дээр байгаа болохоор одоо ийм онгон дагч нараа бас байгаад байгаа. Монголын Есүс явдаг хүн ч гэсэн айхаар бас маань уншдаг байхгүй. Тэгэхээр цуснд нь байгаа байхгүй бидний юм. Тэгээ бүх юм байгаа л та. Хичнээн Есүс гэсэн ч гэсэн. Тэгтээ бас нэг өгсөн ч гэсэн. Тэгэл бид нар шарын шишнаар өршүүлсэн шүү дээ. Бас. Наа ч бас асуудал шүү те. Тэгэхдээ энэ шашин бол юм билээ. Оршуулгын зам үйл бол ямар ч цаг үед хөгжлөө дагаж явдаг юм гинэ. Тийм л байна. Одоо нөгөө дээр үе тэгж оршуулж исэн. Одоо нөгөө шууд ил тавьчихаар одоо бол хэцүү шүү дээ. Тэгэхээр ганц дэлхийд ямар ч хөгжлийг дагаж явдаг юм оршуулгын зам үйл гэж байгаа юм. Тэгээ бусдыг нь бол мэдтэггүй. Одоо яг тэр дээр үеих шиг ингээл хэргээчдэг, үгүй бол ил тавьчихдаг тий. Үгүй бол тэгээд 9 шидийн тийм оршуулга байгаа шүү дээ. Тийм аргаар одоо ингээд оршуулъя гэхээр одоо цаг үе дээр арай боломжтой болчиход байгаа. Тэгээд хүссэн үсээгүй бид нар хөгжлөө дагаад яаж хөдөөлүүлэх, яаж оршуулах нь яг тэргээрээ л явах юм бэл. Яг эртнийхаар явуулъя гэх юм бол одоо яг яах вэ? Харин одоо бөөгийн ёсоор явуулыг хүнээ оршуулах хийхээр бас яг хийх юм. Айгу битүү байгаа байхгүй. Тий хэцүү болчихж байгаа байхгүй. Тэгэхээр угаасаа л энэ оршуулгын зам үйл бол улс орны хөгжил тэр бүх зүйлтэй зэрэгцэж явдаг юм шиг. За тэгээ одоо энэ гажуудад байгаа зүйлүүд за бид нар яхад ингэ жоохон багсагаал юм ярьлаа шүү дээ. Цаашаа яг зөндөө л одоо гажуудж байгаа зүйл байгаа. Бид нар энэ гажуудад байгаа зүйлээ бид нар яаж гажуудах вэ байхгүй. Зүгээр энэ өөр өөртөө л бодлоор ярьж байгаа шүү дээ. Тэгээс бид нар бас нэг гажуудлыг засгаа суугаад байгаа юм биш л дээ. Тийм бас нэг өөртөө хүрээнд бас нэг тийм цензур байна л да. Яах вэ? Одоо яаж гажуудж байгаа хүмүүс бид нар ч гэсэн бас гажуудлах бас биднэрт байгаа шүү дээ. Тэрийг яаж зөв болох вэ гэсэн үг үү те. Яг дотроо гэрэлтэй л байх хэрэгтэй хүмүүс. Жохон уужуу бодчих дотроо гэрэлтэй хүн болгоны шууд байгаагаар нь дүгнэх хэрэггүй. Заадлыг бодчих. Тэгвэл нэг арай өөр болох юм болов уу? Тэгэхгүй тэгээл нэг шууд байгаагийн шууд чи буруу байна гэж хэлэх бол бас бид тэрх байхгүй болохоор. Өөр хүн болгон өөртөө дотроо жоохон гэгээтэй гэрэлтэй байвал хүн ер нь хүндлээ. Гомбоо юу гэж Тий, энэ болохоор яг хөө одоо тэгээд тэр хүний чинь гажуудсан байх гэж хэлэхээр тэр хүн гажуудлаа засахгүй нь ойлгомжтой. Тэрний үнэн өөртөө үнэн байна. Миний үнэн надад үнэн байна гэдэг чи бас засагтай хэцүү. Гэхдээ ер нь бол энэ хитрхи гажуудаад байгаа хүмүүсийг ер нь ингээ хараад хат бүх юмыг далдаа сайдсан байдаг. Дандаа нэг харах үгүй бол тэр бичээрэл үгүй бол тийм хийсвэр төсөөлөлтөө автцсан байгаа шиг санагддаг. Тэгээ яг үнэ хэлэхдээ энэ бүүм өргөлч бол ерөөсөө энэ ахуй энгийн бүх зүйл дэрэгч байгаа. Ямиг тэр холоос тэр харахуугаа сайхан биш. Хажууд байгаа бүх зүйлийг бүрэн сайхан мэдэрдэг болчих юм бол тэр хүн гажуудлан засагдах болов гэж боддог. Таг харахгүй юугаач мэдэхгүй тийм юм руу төсөөлөл орох юм бол тэргүүрээ тэгээ амтэрчээд байгаа. Сэндэрч бас тийм юм байхгүй л дээ. Тэрийг л ойлгочих юм бол ер нь гажуудаад байгаа тэр хитрхи дэлий байгаа хүмүүс бол хаанда сайхан болчих болов л гэж боддог. Тэгээ
Яг хөө засгийн хувьд бол бүх юм чинь дэрэгдсэн байгаа шүү. Зүгээр амьдарч байгаа ахгүй дотор ч юм чинь. Хитрхи битээ олоос харах угаас өгөөл талтаас төсөөллөөс юм хаваарай л гэж хэлмээр. За тэгээд ямар ч бас нэг энэ үргээд хэдүүлээ. Өнөөдрийн дугаараа өндөрлөе. Тэгээд бидэнтэй хамт байдаг, биднийг дэмждэг та бүгдээ бид баярлж явдаг шүү. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баяр та.